Энэ жил Монгол улсад улс төрийн нам байгуулагдсны 100 жилийн Хятад бас Эв хамт намынхын 100 жилийн тохиолдож байгаа. Энэ тэгшэн жилийг тохиолдуулаад одоо хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид урд нутгаар одоо ингээм хамтдаа аялах байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас болоод Монголын найз нөхөд маань ирж чадаагүй. Тийм учраас одоо өөрөө аялалд явахаар боллоо. Ингээд тэдэнтэйгээ холбогдъё. Аялалтаа гарлаа шүү. Тэгээ аялалтаа одоо юу захиалмаар байна? Шанхай хотоор сайхан аялаарай. Шанхайд очиод тэр нэг намфуу даачгаа тэд дээр очиод залгаарай. За, алглаа нэ за. За тэгээ Шанхай шинэ хуучин Шанхай үүссэн одоо гэж гоё үдсэн юмудаас холбоод тэдэндээ үзүүлээрэй. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Ерөөсөө та хэдийгээ зараалаар явж байгаа хүн шүү дээ. Одоолоо яваа. Сайхан авах газрууд зэрэг захий. За ингээд та бүхэндээ бас баруун алтаагаас минь хүргэж байна. Баярлалаа. Монголын төрийн ордон шар ордны буурин дээрээс ярьж байна. За баярлалаа. Баяртай. За би одоо Шанхай зорихоор Бээжингийн галт тэрэгний урд вокзал дээр ирээд байна. Одоо анх удаа Хятадын өндөр хурдны галт тэрэгээр зорчиж үзэх гэж байна. Одоо газраар нистгэл юм ярьсан. Өндөр хурдны галт тэрэг бол үнэхээр гоё тав тухтай юм байна. Ямар ч чичирхэн байхгүй хараа. Бисээ ингээд зоос зогсоож утсан ингээд хөдлөхгүй зогсоод байгаа юм. Манай Монгол байдаг нөгөө алдарт ногоон элчит тэргээр чинь Бээжингээс Шанхайгийн хооронд 20 цаг явдаг байсан. Одоо бол энэ өндөр хурдны галт тэрэгээр бол 4 цаг гаруй яваа Шанхайд очиж байгаа. Хятад ч одоо 500 мянган хүнээс дээш одоо хүнтэй хотуудаа өндөр хурдны галт тэрэгний сүлжээнд холбогдсон. Энэ жил Хятадын өндөр хурдны галт тэрэгний нийт урт нь одоо 40 мянган км болсон байгаа. Тэгээд энэ хөгжлөөр дэлхийд тэргүүж яваа айлаа. За Шанхайдаа хүрээд ирлээ. Өнөөдөртөө бол одоо аяны таасаа үргэж амарна. Маргааш тэгээд одоо жинхэнэ Шанхай хоттойгоо танилцуулнаа. Өглөөний 5 цаг 30 минут болж байна. Дорны гэрэл цовд иддэг Шанхай хотод анхныхаа өглөө Хуанпу мөрний эрэг дээр одоо нар мандахыг угтаж эхлүүлье гэж их арман тэглэж гарч ирсэн боловч бүрхөг өдөр таарчлаа. Батбаатар найзтайгаа ярьж одоо сонин дуудаад юм оо гэж бодож байна. Сайн уу найзаа, өглөөний мэндэ. За найз нь Хуанпу мөрний эргээс мэдчилж байна. Сутаа хайрхны өврөөс минь хүргье. Найз минь сайхан явж байгаа юм байна. Яг энэ тавцан дээр одоо баавга отож байгаа энэ жижиг аппарата онлоод байж байгаа олон гэрэл зурагчдын оронд харин өнөөдөр дасгал хөдөлгөөн хийгээд гүйж харааж байгаа хүмүүс л байж байна да. Манамтай өдөр байнга таардаг гэсэн. Тэгэхээр Хятад байдаг зурагчид болон гадны зурагчид чинь аялын зураг аваад энд очих чинь заавал тэр байршлаа эзлээд сайхан зураг авах гэж тэмүүлдэ. Би бас явъя гэж их хүсээд идгээд дээш очиод нэг сайхан зураг аваад тэр голыг нурууг авах хүсэлтэй байгаа. Аялын миний хэсгээс харуулж байгаад их баяртай. За өглөө одоо тэнгэр битүү байсан. Одоо яг гой үүл сэмрээд нар гой цогож эхэлж байна. Одоо энэ үед зураг бас их гоё гарах юм байна. Шанхай алдарт 3 өндрийн өмнө ирээд байна. Эдгээрээс одоо хамгийн өндөр нь тэр өндөгний миксер хачтай Шанхай Тавар, дунд талынх нь тэр шогур үзүүртэй нь болохоор Шиприц хачтай Жиммао Тавар, хажуу талынх нь болохоор бөглөө онгойлгогч буюу Штабр хачтай олон улсын эдийн засгийн төв байгаа. Энэ газар 30 жилийн өмнө Хятадын тариачны хөдөө тосгон байсан. Гэтэл 1990 онд төрийн тусгай бодлогоор бүр хөрөнгө оруулалт хийж орчин үеийн дэлхийн гайхалтай хотыг сөндөрлүүлсэн. Доороос нь харахад адилхан шахууд өндөр цамхгууд харагдаад байсан. Хамгийн өндөрт нь гараад ирсэн чинь нөгөө Штабр Хэлберт маань гэх чинь одоо бариад явчихж болохоор гар цөмг шиг харагдаж байна. Ер нь их хотын өндөр цамхгуудаас ингээд хотыг ерөнхийд нь нэг багцаа баримжааг нь авч явдаг. Шанхай хувьд одоо зах хязгааргүй их хот байна. Одоо эндээс буугаад доогуур одоо автобусаар тойрч одоо энэ цамхгуудынхаа ёроолоор явхад одоо ямар харагддгийг нь бас нэг үзнэ. Нөгөө автобус хөлөнд дүүргээр явж байна. Ийм одоо нөгөө бахар автобус нэг явж байна. Чамд гоё юм харуулъя гэж. Шанхай бол одоо өндөр барилгаараа үнэхээр
гайхамшигтай гэж одоо харагдаж байна тийм ээ. Харин тийм өндөр барилгыг барьдаг одоо бүр технологи төгсөрчжээ. За шинэ Шанхай, хуучин Шанхай хоёрын ялгаа харагдаж байгаа хаа тийм ээ. 30 жилийн өмнө Хариалангийн талбай байсан газар юм бэ. Тий, тэгсэн чи одоо ийм болцсон. Наад харагдаж байгаа чинь нөгөө зургтын цамхаг мөн үү, телевизийн цамхаг мөн үү? Телевизийн цамхгийн хажуугаар очив. Энэ нөгөө дэлхийн алдартай 10 цамхгийн нэг. За баярлалаа. Сонирхолтой гоё мэдээллүүд үзүүлж харууллаа. Хуучин Шанхайн гол газруудын нэг одоо Нанжины өргөн чөлөөнд ирээд байна. Нанжины баруун зээл одоо өрний хийжтэй уран барилгын өв дурсгалтай ийм газар. За одоо бол орчин үеийн шинэ брендийн дээгүүрүүдээр шинэ барилгуудаар одоо бүрийгд хийсэн байна. Хуучин шинэ 2 сая сэдвсэн бодлооны том өргөн чөлөө юм байна. 3800 м үргэлжлүүлдэг гэж ярьж байна. За Хятадын төв банкнаас туршилтанд гаргаад байгаа энэ цахим мөнгө Шанхайгийн энэ баруун гудамжинд одоо бүр нийтийн хэрэглээ болсон юм байна. Одоо уг нь туршилтанд явж байгаа боловч одоо ингэж их нийтэд мэдэрсэнийг нь энд ирээд мэдээ. За Хятадын энэ шинэ цахим мөнгүүд одоо гүйдгээ янз бүрийн мөнгөн гүйдгэнд шимтгэлгүй дэвшингүй байдлаараа дэлхийд 3 дугаар бичиж байгаа ийм шинэ дэвшил. За Шанхай метро бол одоогоор дэлхий дээр байгаа хамгийн урт метро 700 км замтай өдөрт одоо 10 сая гаруй завшигч тээвэрлэдэг. Шанхайд метро барих нь одоо Хятад улсын хувьд бол асар том сорилт байсан юм байлээ. Нанг шорон хүрстэй ийм газарт одоо метро барих нь дүүгүй нүхлэгтэй адилхан гэдэг одоо энэ төрлийн олон улсын мэргэжилтнүүд ямагт үүсгэж ирсэн ч гэсэн Хятадын инженер техникийн ажилчдын олон жилийн уйдгүй эрх хайгуудын дүн одоо энэ метро барих шинэ технологи болж чадсан. Одоо Хуанпу мөрний доогуур дахиж явна. Дээгүүр маань мөрөн гол урсж байгаа гэсэн үг шүү дээ. 5 км-ийн өргөн энэ их том мөрний дээгүүр 10 хэдэн гүүр доогуур нь мөн тооны одоо ийм нүхэн зам байгаа. Одоо пүүдэн хоёрыг холбосон энэ гүүр болоод нүхэн зам бол одоо зам харилцааны хөгжлийг одоо тодорхойлсон хамгийн том дэм байгуулалт. Манай Шанхай аялын багийн гишүүдийн нэг Хятад судлаач Баатар хүү маань одоо Шанхайд үзэх газраа энэ Хуанпу мөрний урд гүүр гэж захиалга өгсөн байгаа. Тэгээ Баатар найзынхаа захиалсан Хуанпу мөрний урд гүүрэн дээр ирээд байна. Одоо Баатаратайгаа холбогдноо. За нөгөө алдарт Нампу даачаа гүүрэн дээр ирлээ. Хуанпу мөрний өмнөд гүүр. Сайн байцгаана уу? Нэвтрүүлгийн багийн хамт олон Дорны сууд Шанхай хотын алдарт Нампу даачаан дээр хүрэлцэн ирсэн байгааг би харж байна. За энэ гүүр бол 1988-аас 1991 оны хооронд баригдсан Шанхай хотын маш том бүтээн байгуулалтын хэсэг бөгөөд нийт урт нь 8.6 м. За яг гүүрний урт бол 860 м-ийн урттай Шанхай хотын зам харилцааны маш том зангилаа хэсгийн нэг юм аа. За баярлалаа найзаа. Хятад судлаач гэдэг хүн бол одоо аргагүй ондоо байна. Энэ мэдээллийг би бас өмнө нь сонсч байгаагүй юм байна. Одоо энэ мэдчлэн одоо найз нөхдийнхөө захиалгаар одоо хүсэлтийг нь биелүүлж явах замдаа янз бүрийн сонин сайхан мэдээлэл сонсч байна. За бом хотод ирээд одоо хөдөг онгоцон суухгүй жинхэнэ алдас болсон хэрэг бол тэрцмаа Шанхай бол одоо усан зам тээврийн эртний уламжлалтай юм газар. Хуучин одоо энэ орчин үеийн аврах бүр нүхэн замууд байхгүй байсан үед бол энэ пүүдэн хөвшин хоёрын хооронд зарчдаг хүмүүсүүд одоо дандаа энэ усан гүүр санд одоо зороод явж байсан. Тухайн үед одоо хүмүүс хөвшид одоо ганц ортой бол пүүдэнд орд хаштай байснаас илүү гэж ярьдаг байсан. За Шанхайг энэ аяллаа дурсгал болгож одоо Монголд байгаа нөгөө найз нөхдөдтэй 4 найзтай Шанхайгаас ил захидлах гэж байна. Бүх харилцаа цахимжсан энэ үед гадаадаас цаасан ил захидлах хүлээн авах найзуудад маань их сайхан санагдах баха. Хэдийгээр тэд маань Шанхайд ирч чадаагүй боловч энэ аяллаа дурсгал болох хуучин Шанхай зөрөгтэй ил захидлыг тэдэндээ илгээхээр шийдсэн юм а.
За Шанхай хотод Хятадын шинэ цагийн хөгжлийн загвар хот. Олон улсын худалдан арилжааны том боомт. Одоо Хятадын ард түмний үзэж өнгөрөөсөн зовлон жаргалын тал болсон түүхэн газар 1-2 өдөртөө одоо тойроод байтугай нэгэн насандаа энд суусан хүмүүс бүрэн ойлгож танин мэдхэд амаргүй гэлцдэг. Юутай ч одоо бид энэ удаа Шанхай шинэ хотын бүтээн байгуулалтын талаар Монголынхоо найз нөхдөд одоо танилцуулах гэж чадан ядан зорилоо. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.